ерөөсөө л Эрдэнэт тоож ажиллая гэд багтаага утсаарч ярилгүй шууд нүүгээд ирсэн юм шүү. Цахилгаан станцууд бол аргагүй шүү дээ. Улсын онцгой объект. Ховхон ганцаараа сүрхий тийм цойлоод хийх ажил ер нь бага шүү дээ. Хамт олонны хүчээр Эрдэнэт хотын хэрэглэгчдийг дулаан цахилгааны эрчим хүчээр хангаж ажиллаж яана гэдэг чинь ер нь бол бахархал байхгүй. Юмыг үнжил хийх хэрэгтэй юм байна. Би ч одоо хотод очиод 2 хоноос илүү чаддгүй юм шүү дээ. Эрдэнэт хоттой эрэхтэй зэрэг одоо цэмцгэр хот шүү дээ. Түмний нэг зураг контент. За намайг Баттин болд гэдэг Өвөрхангай аймгийн 9 зүйл сум 1970 онд төрсөн. За Эрдэнэт хотынхоо дулааны цахилгаан станцад ажиллаад 25 жил болж байна. Тэгээ 25 жил ажиллахдаа турбины засварчнаас ахуулаад бэний машинч, турбины машинч, ээлжийн даргын ажлыг хийгээд 25 жил болж байна. 2001 онд Өвөрхангай аймгийн төвд байжгаад энэ манай хадам ах Зээхүүгийн бүрэг дорж гэж энэ манай станцын турбин зээхэд 30 гаруй жил ажилласан хүн байгаа. Тэр хүн маань энэ Эрдэнэтийн станцад ажиллаж байсан болохоор одоо станцад очиж ажил хийх юм уу гэж санал тавь. Тэгээд 2001 онд энэ Эрдэнэт хотод нөөж ирээд 2001 оны 10 сараас эхлээд дулааны цахилгаан станцад ажилд орсон. Эхлээд станцад ороход ч одоо станцыг үүсгэн байгуулагдсанаас нь ахуулаад ажиллаж исэн дандаа Ахмад үеийн ажилчид байсан. Одоо тэднэр маань авианыхаа амралтанд суугаад 5-6 жил болж байна. Энд ирэхэд бол одоо манай станц чинь 3 турбинтэй, 2 эсрэг дараалтын турбин, 1 эйр турбинтэй. Энд 700 та энэ ажиллах хүчний хувьд 400 гаруй ажилчтай байсан. Сүүлд энэ өргөтгөл хийгдээд ажилчдын тооч нэмэгдсэн, станцын хүчин чадалч нэмэгдсэн ийм л төвхтэй. Манай гэрүүлч Дамбул тавуулаа 2 хүү, 1 охинтой. 2 хүү маань одоо хоёулаа тусдаа гарсан. Нэг нь оюутлагад ажилладаг, нэг нь энэ дулааны станцд миний үе залгамжлагч болох гэж төрөө жилээс ажиллаж байгаа. Охин маань 5 дугаар сургууль 10 дугаар ангийн сурагч. Манай хүн энэ хуваарай нэг бизнес хийж агаад одоо бол энэ хотын нэг компанид ажилладаг юм, хувийн компани. Ер нь бол би оюутан байхдаа манай ангийн нэг хүүхэд энэ Эрдэнэтэд ах トゥ нар байжгаад би нэг оюутан байхдаа дагаж ирсэн. Маш цэвэрхэн, айгүй гоё хот байна. Энд нэг ирж амьдрах гэсэн нэг тийм бодол төрж ил байсан. Тэгээд яг го сургуулиа төгсөөд болохтой зэрэг би ч нөгөө дархны поли геологи анги төгссөн юм чинь. Тэр үедээ зах зээл яг 91 төгсөж явах үед ардчил гараа зах зээлгээд одоо геологийн салбарч ажиллах боловсон хүчний хувь тааруу болцсон байсан. Тэгээд нутг руугаа явсан. Тэгээ 2001 онд тэр ахыгаа санал тавихтаа зэрэг л ерөөсөө л Эрдэнэт тоож ажиллая гэд би ч одоо тэгээд багтаага утсаарч ярилгүй шууд нүүгээд ирсэн юм шүү. Миний станцд орсноос хойш 25 жилийн хугацаанд бол миний бахархаж явдаг юм бол одоо хамгийн гол нь энэ Эрдэнэт хотын хэрэглэгчдийг дулаан цахилгааны эрчим хүчээр хангаж ажиллаж яана гэдэг чинь бол бахархал байхгүй. Хүн чинь нэг бахархах хэрэгтэй л байх шүү дээ. Би одоо жишээ нь гэртээ байж хахад нэг гэрэл онтроход заа юу болсон юм бол манайх гайгүй байгаа та гэсэн сэтгэгдэл зурсгээл орж ирнэ шүү дээ, тийм ээ. Та бүхний ая тухтай байдлыг хангаж ажилладаг. Манай ураач угаасаа тийм юм дулааны цахилгаан станцын ураа гэрэл цахилгаантай 5 тухтай байдлыг чинь бид ханганаа гэсэн юм ураатай болохтой. Ер нь ураа үйл ерөөсөн сэтгэл зүрхэн дотор байнгын байж ах ёстой шүү дээ. Станц ажилладаг хүмүүс. Жилийн ачааллын оргил үе чинь одоо өвлийн халаалт гэхдээ 9 сарын 15-наас 5 сарын 15 хүртэл ажлын оргил үе эхэлдэг.
Одоо Эрдэнэ хотынхон дулаанаар хангахлыг 9 сарын 15-наас өгч эхэлдэг. Би залуучуудтай зөндөл ажиллаж байна. Залуучуудыг бол ажлаа сайн сураасаа, үнэн чудраг хөдөлмөрлөөрөө за тэгж ярьж болохгүй шүү. Буруу зуруу юм хийх юм бол заавал асуу сургалж явах ёстой. Дур мэдэн юм хийж болохгүй. Ажлыг үнэн хийх ёстой гэдэг үүднээс залуучуудад мэддэг чаддаг болгоно зааж хичээд шүү дээ. Дан ялангуяа манай ажлын онцлог бол худлаа хэлж өрөөсөө бол. Тийм учраас янз бүрийн аваар саатал гарна. Ихтэн зэрэг ерөөсөө үнэнч байх хэрэгтэй. Мэдхгүй чадахгүй байж болно. Тэрийг үнэн шударгаар тэр удирдлага одоо тэгээл энэ хамт ажиллаж байгаа нөхдүүдтэй хэлдэг, асуудаг, сурдаг л байх хэрэгтэй. Хамтран ажиллагч Эрдмит компани малд хөөрөх мах боловсруулах үйлдвэр их байглаас дэлхийд хүргэн Эрдмит компани. Хамтран ажиллагч Лили Дент шүд эрүүн нүүрний гажиг цэцлийн эмнэлэг. Таны нэмсэглэл бидний зорилго. Ахмад үеийнхэн одоо бидний инженер залуу орж байхад зааж сургаж ийсэн ийм хүмүүст бол одоо зэхийнхээ намаа ялангуяа одоо тэр намайг ажилд оруулж ийсэн тэр зэхүүгийн бүрүүдэржгээд ахмаа Шамбагийн Зоригт Баатар Сандаггүй одоо энэ засварын олон жил ажилласан зайл 60 жилийн гарталаа ажилласан шүү. За дээр нь Бадарчин хишиг даваа гэдэг. Тэгэл ер нь яриад байвал олон хүмүүс байгаа. Надад зааж сургаж ийсэн, дэмжиж ийсэн. За станцынхаа хамт олонний хувьд ярих юм бол би сэтгэл зүрхнээсээ баярлж явдیں۔ Манай гэрт нэг гал гараад байж хаад манай станцын хамт олон ч ерөөсөө санхүүгийн дэмжлэг, сэтгэл санааны хувьд тэгээд мартагдахааргүй сайхан тус өргөсөн дээ. Сэтгэлийн дэмжлэг, туслалцаа авсан хүн бол хамгийн гол нь одоо энэ ажлыг сайн хийх хэрэгтэй. Залуучуудад залгамж халаагийн гайгүй шиг хэдэн хүн сайн зааж өгчөөд гарахаас нь тал гэж боддоо шүү дээ. Одоо тэгээд ахны энэ жил 26 онд гавьяаныхаа амралтанд гарна. Сүүлийн үед дандаа ингээд нэг үе солигдоод дандаа залуучууд орж сайхан мэрэгчлээ эзэмшээд улааны мэрэгжил, цахилгааны мэрэгжилгээд ингээд эзэмшээд орж ирж байгаа залуучуудад онол талаан бол яг хөө тэр залуучууд чинь сургуульд үзчихэд ирж байгаа юм чинь. Практик талын за энэ нэг ингээд заагаад өгчихсэн. Тэрийг хийвэл буруу зуруу юм хийж болохгүй шүү юм. Тэгээд одоо энэ цэхэд бол хамгийн гол энэ станцын ихэнх талын хувийнх нь шугам хоолой явдаг. Тийм учраас одоо тэр тасал залгалтыг маш нямбай сайн хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо биенийгээ төлн янз бүрийн асуудалд ордог шүү. Тийм учраас одоо хамгийн гол нь тэр нөгөө миний түрүүний хэлээд байсан. Үнэн шударга байх ёстой. Ерөөсөн худлаа хийж болохгүй. Тэр л зарчмыг баримталж ажиллах хэрэгтэй. Одоо манай энэ өргөтгөл хийгдээд нэг 35 мегаваттын CC35-ын хятадын турбинээр өргөтгөл хийгдсэн. Энэ чинь маш том амжилт байхгүй манай станцын хувьд. Манайх чинь 2 эйр турбинтэй, 1 битээ турбинтэй, 3 турбинтэй л байсан. 2 эйр турбин гэдэг нь лотон зэрэг нөгөө орон сууц одоо энэ хотын дулаанд холбоо ашигладаг болохтон зэрэг тэр 2 эйр турбин маань 100 бол ингээд зогсчдөг байсан. Одоо тэгээд өргөтгөл хийгдснээр бол энэ 2 турбин маань үргэлжийн ажиллагаатай явж байгаа учраас энэ хамгийн том бүтээн байгуулалт энэ өргөтгөлийн ажил байна. За миний ханд ч одоо битгэр чинь шатцуу юм байгаамаа. Арангаа багшийн сургууль төгссөн багангийн багш мэрэгжил. Хөдөө байхдаа бол багшийнхаа ажлыг хийж ийсэн. Одоо намайг дагаж энэ Эрдэнэт рүү ирээд багшийн ажиллаа бол хийгээгүй. Зүгээр дандаа хувийн бизнес, хувийн ажил тийм хийж ийсэн. Ханаар бол бахархалгүй яг. Би ч одоо энэ станцд ороод 3 жил өдрөөр явсан. Засварчин байхдаа. Тэрнээс хойш дандаа ингээ 22 жил нь ээлжинд явж байгаа. Тэр үед ч одоо тэгэл ээлжинд явж байгаа хүн энд 12 цаг гээд ээлжинд гараад байж байхад бол тэр аргэрийн амьдрал одоо тэгэл хүүхэд шугтын сургууль цэцэрлэг наас цааш нь болохыг бүгдийг л манай хань өөрөө зохицуулж ирсэн. Тийм учраас хандаа их баярлж явдаг шүү гэж хэлээд. Манай одоо Өрхангай аймгийн
900 сумамдан байдаг. Одоо 90 хүрэх гэж байгаа хүн байгаа. Ер нь эхлээд малчин байж байгаа. Сүүлд нь тэр агент гэдэг нэг худалдаа үйлдвэрлэлийн ангийн гоор бол одоо нэг жижигхэн дэлгүүрл юм уу да. Тийм хөдөө нөгөө малчтынхаа дунд одоо ойртуулж тэр социализмын үед чинь хангамжийн ойртуулах үүднээс тийм агент гэж ажилладаг байсан. Тийм агент гэж ажлыг бол олон жил хийсэн. Одоо бол Улаанбаатар хотод манай нэг дүүгийн хамт амьдарч байгаа. Би ээжээс долуулаа шүү дээ. Миний дээр 2 эгч маань байгаа. 2 эгч маань хоёулаа 2 дүү маань хөдөө ингээд 4 нь малчин байна. 2 нь болохдоо нэг нь дарханд новээр ажил хийдэг. Улаанбаатар хотод нэг дүү маань байгаа сурвалжлагч ажил хийдэг. Гэхдээ би ч яг бас баг байхдаа бол аавынхаа ээж дээр эмээ дээр ус баг насаа өнгөрөөсөн юм байна. Эрдэнэт чинь манай 2001 онд нүүжсэн. Тэгэхэд Эрдэнэ пан одоо энэ хорооллын тэр цаашаа шанд манд энэ өдрөг тэгээд энэ барилга хот дотроо ч гэсэн барилгын энэ том өндөр барилгад орон сууцнууд эдгээр чинь баг байлаа шүү дээ. Одоо бол харьцангуй өндөр хөгжиж байгаа шүү дээ Эрдэнэт хот чинь. Би ч одоо хотод очиод 2 хоноос илүү чаддаг юм шүү дээ. Эрдэнэт хоттой эрэхтэй зэрэг одоо төгжрөл байхгүй нэг 2 дахь юм бол агаар нь сайхан цэвэрхэн цэмцгэр хот шүү дээ. Станцынхаа хамт олонд баярлалд талархаж явдаг илэрхийлээ. Цаашдаа залуужж байгаа. Тийм учраас манай станцын ирээдүйн гэрэлтэж байгаа учраас та бүхэндээ Эрдэнэт хотод амьдарч байгаа бүх хүмүүст Эрдэнэт хотынхаа 50 жилийн баярын мэндийг дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Түмний 1 зураг контент